as you exit the aircraft by pulling down on the red tab. Хэрв хатаад сайн хилээдэггүй бол удаан царгаар үдээж хийх. If your mindset does not fully inflate, you Зяасан байцгаана уу? Ариун санаа байна. За. Энэ одоо хаана вэ? Монголдоо ирсэн байна. Монголдоо ирсэн. Монгол охин болсон. Амар тийм Монголд ирвүүгүй маань зууд жоохон Монгол охинлог царай харагдаад байна гэж хэллээ. Өктөөс Монгол хүн чинь тийм үстэй. За тэгээд баг 20 онцсон уу? Тэгээ бид гурлаа маш сайн ирсэн. Хоёр муур маань ирсэн. Бид гурлаа ирээд тэгээд их орондоо ерөнхийдөө л амар гоё амралтын байдалтай юу ч хийхгүй идээл унтаал гарч оржгүйгээл гэтээ орж ирээл идээл унтаал гарч оржгүйгээл амраал маш гоё амралтын байдалтай байгаа зөө. Тэгээд ингээ удаан хугацааны дараа их орондоо ингээ бүр мөсөө ирж байгаа мэдрэмж маань үнэхээр гоё. За тэгээд гадны нөлөөнөөс ингээ надад жоохон мэдрэгдсэн муухай зүйлс одоогийн байдлаар нэг ширхэгч байхгүй зөө. Надад одоо энэ одоо манай чи 3 төлөөр хоруулдаг гэхгүй юу? Тэгээд ингээд утаа гоё байна. Ерөөсө тийм амар оруулсаар юм бэ? Ерөөсө тийм юм байхгүй. Утаан ч гэсэндээ гоё байна. Одоо ингээд ирээд би чинь юугаач мэдэхгүй заяа. Ингээд төлбөр тооцоо моцоо яаж их өстэй ингээд бэлэн мөнгө байдаг. Ямар ч банк ороод ингээд данс мас нээлгэж байгаа байхгүй юу? Данс байдаг байсан л та. Гэхдээ тэрийг ашигладаг болохоор нэвтрэх нэрмэр юм байгаа бүгдийг мартцсан. Тэгээ Монгол нэг данс ашиглаад байдаггүйсэн байхгүй. За тэгээ банк орлоо. Банкны одоо ажилтнууд хийж ирэх юм уу? Банкнд ажилладаг хүмүүс бол үнэхээр гоё яаштай зөө. Ажлаа амар сайн идэг. Гоё яаштай ийдэг. Надад одоогийн байдлаар таалагдахгүй зүйл нэг ширхэгч байхгүй зөө. Төгжрөл окей. Зүгээр амар гоё байгаа зөө. Зүгээр төгжрөө явж исэн ч гэсэндээ ийш тийш ингээ гүйлэж хараа сууж идэл. Одоо тэгээд гоё байна. Их орн маань үнэхээр гоё байна. Их орн минь үнэхээр гоё байна. Тэгээ ирсэндээ бол би бүр ингээд нэг ч хувь бүрээс харамсахгүй байгаа. Их орондоо угаасаа л ирнэ гэж бодож ирсэн. Их орондоо амьдрна гэдэг тийм хүн болохоор үнэхээр ин жаргалтай байгаа. Тэгээд одоогийн байдлаар гадны нөлөөнөөс үүдэлтэй тийм стресс маа гэдэг юм. Огтаалга одоо би чинь 11 сарын 1-нд нисээд шөнийн одоо 11 сарын 2-ны шөнө буусан байхгүй юу? За тэгээд гэртээ ирээд инээ тэрэ болоод одоо би ингээд Instagram дээр reels хийгээд байгаа зөө. Та нар тэрийг бас үзэж байл шүү. За ер нь ингээд Монгол амьдралтай энийг мэг гэж мэгээд тэгээд гэр орондоо ирчээ дүүнер мөнөртэйгээ уулзаад ээж автайгаа уулзаад гоё мах зах чанцсан байсан манай ээж махаа идээд тэгээд гарч найз залуутайгаа уулзаад найзлуутайгаа ингээд амар гоё болцоо хийгээд амар гоё байсан заа юу. За тэгээд одоо миний хамгийн том одоо юу штэ асуудал гэх юм бол одоо ажил байгаа байхгүй. Одоо би яг ямар ажил хийх вэ? Миний мэрэгжил чинь бие махбод хөгжүүлэлт тийм үү? Тэгэнгүүт одоо манай монголоор ингээ ярих юм бол фитнесийн багшаа гэсэн үг штэ. Яг Монголд ингээд асар олон мундаг тамирчид асар олон ингээл амар лайла тренерүүд байгаа заяа. Одоо миний иргэн тойрны хүмүүс чинь л ерөөсөө тренер фитнесийнхэн ингээд аяга олон байгаа штэ. Тэгэнгүүт тэр хүмүүс бол мэдээж ингээ хийдгээ хийцэн, мэддэг, мэдлэг боловсралтай, тэгээ өөрсдөн дээр асар олон юм гой өөрчлөлт оруулсан тийм хүмүүс байгаа учраас тэр хүмүүс бол тренер хийгээд бол ямар ч асуудалгүй заяа. Угаасаа хийх ёстой. Тэгэнгүүт ингээд ганц нэг тэмцээнд орно гэдэг чинь ч гэсэндээ мэдээж асар том ингээд төсвөр төвчээр тэгээ баг зэрэг мэдлэг ингээд торимтлуулж байгаа ч гэсэндээ өөр хүний бүхэл бүтэн тийм бие физиологийг ингэж өөрчлөх хэмжээнд бол арай болоогүй. Тэнгүүтээ дөнгөж нэг бэлтгэл хийдэг нэг гайгүй булчинтай болцсон те нэг тиймэрхүү хүмүүс зүгээр л амар их юу яаж ин тренер хийж ин заяа. Тэнгүүд ингээд би ингээд өөрөө мэрэгчлэр ажиллах гэхлээр ингээд би бүр ингээд хянтаа ундаа гэдэг үг байдаг байхгүй юу? Юу гэж хэлдэг юм те тэр ингээд жоохон ингээд санаад байгаа байхгүй. Би те тамирчин хүн биш шүү дээ. Би тамирчин угаасаа болохгүй. Тэнгүүд ингээд тамирчин биш мөртлөө би ингээд мэрэгчлэр ингээд багшлаа явна гэнгүүт нэг л сонио. Одоо ингээд жимд багшилж байгаа бүх хүмүүс тамирчингууд байгаа таахгүй. Тэгээд би за ерөнхийдөө бол жим руу хальт ингээд орох ёстой ч юм уу гүү ч юм уу гэдэг дээр би жоох эргэлзэж байгаа заяа. Тэнгүүд
Хоёр дахь одоо миний хийж чадах хамгийн сайн чадах зүйл бол солонгос хэл штэ. Тэгэнгүүт одоо солонгос хэлний сургалтын төв байгуулах. Солонгос хэлний сургалтын төв ажиллуулах гэх мэтчлэн тийм боломжууд бол байна. Тэгээд ер нь бол энэ хоёр жоохон 50-50-тай явж байгаа зү. Тэгээд би одоо ингээд айл нэг газарт нь ороод тэгээд ажиллая гэхлээр манай ээж одоогийн байдлаар зүгээр гэртээ амар гэдэг байхгүй юу? Хар хүүтэнд юу энэ ажил өгтлээ байж байгаа ирсэн бол гэр орондоо ганц нэг 2 сар амраатгаач бит хоёр ямар ч хамаагүй өлсгöd алчих гад байна уу гэд ээж аваа хоёр минь одоохондоо битээ ажиллая гэртээ амар гэдэг байхгүй. Тэгэл би за баярлаа гэл зөнгөртөөл ингээд энэ тэрүүгээр ингээд найз нөхдөйгөө уулзаад шаав мав хийгээд тэгээд ажлын хувьд бол ер нь тийм байна заяа. Тэнгүүд одоо тренерээ хийх эсвэл бол солонгос хэлний төв гэсэн юм хоёр сонголт надад байгаа заяа. Өөр яг миний хийж чадах ингээд миний одоо өөрийн талаас хийж чадах зүйлс асар олон шүү дээ. Би тэгж хөшөрчөөгүй байна. Гэт хүүхэндээ харьцаж чадахгүй матгүй гэсэн тийм асуудал байх учраас юу л юу л хийж чадна заяа. Гэтэ надад байгаа би өөрийнхөө сурцсан зүйлийг жоохон хөгжүүлмээр байгаа учраас энэ жоохон 50-50-тай байгаа. Тэгэхээр нэг сар марал хавцаа жоохон бодно гэсэн үг байхгүй. Тийм. Тэгээ ер нь ингээд сургалтын төв рүүгээ ингээд жоохон явсан ч гэсэндээ одоо миний бодож байгаа бодол тийм байхгүй юу? Мэдээ сургалтын төв дээр хүүхдүүд яах гэж ирж байгаа гэхлээр солонгос хэл сурах гэж ирж байгаа тийм үү? Солонгос хэл сурчаа яах юм солонгос руу явах гэдэг нь шүү дээ. Тэнгүүд одоо солонгост амьдралыг би ингээд бүгдийг ярьж өгөн заяа. Ийм мөнгө санхүү ийм ажил төрөл ийм. Одоо ингээд цаг хугацаа явах тусам л солонгосын хэл асарч хангарсаар л байгаа заяа. Гэх мэтчлээ ингээд өөрийнхөө ингээд яг хайртай миний одоо энэ эрэгтэй дүү штэ. Энэ дүүдээ ингээд дүүгээ солонгос руу явуулах гэж байгаа юм шиг хэмжээнд би ингээд заан заяа. Эхний ээлжинд ядаж топ 3 аваатгаа. Тэгээд 4 5 очоод сур. Тэр 3-ыг одоо ингээд 1 2 3 дугаар ингээд левел солонгост байх хугацаанд чи яг энэ 3 улирал сурах гэж хэдэн төгрөг өрөх үү? Хэр хугацаа өрөх үү? Гэрээ тал дээр ингээд амар коучлоод явангаа солонгос хэлээ ингээд зааж явна гэж би бодоод байгаа байхгүй. Тэгээд одоо фитнесийн хувьд одоо ингээд энэ лав миний орон зай нэг тийм амар том бол харагдахгүй байна гэж би хараад байна. Ер нь тэгээд мэдхгүй яг надад ингээд амар итгэдэг те ингээд миний доор ингээд сурдаг байсан охтууд бол мэдээж байгаа. Гэхдээ тэр хүмүүс чинь бүгдээр одоо солонгос улсад байгаа шүү дээ. Яг гоо тэд ингээд Монголдоо ирэхээр над дээр явна гэж байгаа ч гэсэндээ одоо Монголд би ингээд А гэж шууд ирчингүүд 0-0-оос альва зүйлийг эхлэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэг ингээд би тамирчин хүмүүс тренерийнх нь бол мэдээж асуудал. Тэнгүүд би бас бие махбод хөгжүүлэлт мэрэгчлээ тамирчин биш гэдэг нь амар сонирн байгаа байхгүй. Тэгвэл одоо би заавал нэг 2 тэмцээнд орж мороод тэгжиж нэг жоохон юм бардам юм тренер хийх ч юм уу те. Гэтэ би тэгж тамирчин өрөөс болморгүй байгаа. Би зүгээр тамирчин болохгүй. Би ингээд өөрийнхөө эмгтээлэг байдал нэг жоохон иймэрхүү юм авч үлдмээр байна. А тэгэхээр тамирчин хүмүүс эрэгтэйлэг гэж аавг бол ерөөсөө биш шүү заяа. Одоо миний байгаа байдал тэртээ тэргүй юм байхад энэ дээрээ ингээд хүчний тасгал тэгээ нэмэлт гэж ирэх юм бол би одоо ингээд тэртээ тэргүй юм байгаа хүн чинь нилээ ингээд жоох их шүү тал руу орно гэсэн үг шүү дээ. Гих мэтчлээ ерөнхийдөө болж байгаа ажлын тал дээр нэг жоохон бодлого шрох хэрэгтэй байна. Тэгээд манай ээж бол үнэхээр гайхалтай эмэгтэй намайг бол зөвөр өгтлээ амар жолоо болон цуу. Тэгээ одоо жолоо молон цунгаа гэр мөртөө хөрхөн дүү мөгээ сургуулаас нь аваал те. Амар гоё мэдрэмж. Одоо манай дүүгийн сургуулийн дойрхон баггүй юу? Тэгээ ингээ унтаж ирчээл хоол өглөөний цай байгаа уучаал. Тэгэл за дүүгээ очиж авъя даа гэл дүүгээ очиж аваад гэртээ ирээл гоё хоол хийгээл хоёр мууртайгаа ээж аавтайгаа. Энэ бол миний бүр ингээд сүүлийн 10 жил мэдэрсэн хамгийн ад жаргалтай мөчүүд яг одоо явагдаад байгаа байхгүй юу? Яг одоо. Тийм тэгээд та бүхэнтэйгээ ингээд амар орой уулзж ягаад уучлаарай. Ягаад тэгэхээр би гадуур үнэхээр зөлбөнсөн байхгүй юу? Бүр ингээд гэртээ нэг орж ирээл гадуур гарч найзуудтайгаа яваал, найзуудтайгаа уулзаал тэгэл ажил төрлөө ярина гэл танилуудтайгаа уулзж ин барьж ин гэл яг гоо тийм амар амралтын байдалтай байсан ч гэсэндээ гадуур айгүйх байсан байхгүй. Тийм учраас ингээд бичлэгээ хийж чадахгүй тэг гоё бичлэгтэйгээ та нартай ингээд бичлэгээ өргөж чадахгүй байсан байхгүй юу? Тийм. Тэгээ ерөнхийдөө бол тийм л байна. Үнэхээр аз жаргалтай байна. Монголд бүтэхгүй болохгүй гэдэг асуудал алга. Би тэгээ бүр тийм
одоо нөгөө нэг сайтууд байд юм билээ шүү дээ, ажил хайдаг сайт маягттэй. Тэгснээр Facebook дээр бас тийм ажлын тийм групп байгаа хгүй. Юу л вэ? Ажил байна заа. Юу л вэ? Ажил байна. Тэнгүүд миний бас ганц хамгийн ингээд амар давууштай давуу тал маань юу байгаа вэ гэхээр одоо би Монголоос шууд Солонгосоос шууд Монголд ирээд би ганцаараа амьдрах шаардлагатай байсан бол би шууд ажилд орох байсан байхгүй. Шууд ингээд байранд ороо шууд ажил төрлөө игээд ингээд араасаа ингээд явах байсан. Тэнгүүд ээж аав маань үгүй гэр орондоо бай. Тэ. Ч одоо гэр оронгүй хүн шиг юу солиороо гадуур мадуур амьдрын гэдэг байгаа ингээд манай ээж маань энэ хоёр мөрөө ингээд зөвшөөрж өгч байгаа байхгүй юу? Одоо байранд түрээс түлэхгүй байна. За идэж уух юм дээр ингээд бүх юм ээжрээ даалгаад байгаа ч бас биш заяа. Тэг гаргах үедээ гаргаад гарахгүй үедээ гарахгүй юу бас байна. Тийм учраас ингээд миний ээж ингээд цахаа гэртээ бай. Ерөөсөө ажил хийх гээд яраад шаардлага байхгүй ч угаасаа л ингээд ажилд орчих юм бол ингээд тухтай гоё амарч чадахгүй. Гэх мэтчлэн ээж аав хоёрынхон ачинд бол ингээд гэдэг сар байгаад нэг 2 сар бол хөвтчихье гэж би бодож байгаа. Гэтэ ямар ч ингээд юугүй зориггүй бол ингээд мэлигээд бол хөвтөхгүй ингээд тэр хугацаанд ажиллаа яах вүлээ. За аль ажиллаа хийх ёстой юм бол тоо альнаас нэхлэх ёстой юм бол тоо за өөрийгөө хүмүүст яаж ойлгуулах ёстой юм бол тоо би ингээд нэг фитнес рүү орсноо тийм сайн байна уу диплом гэсэн. Би ингээд бие махбод төгжүүлэлт дээр ингээд төгссөн байхгүй бид танаа жим багшламаар гэж хэлэх ёстой ч юм уу зэ мэдгүй. Гэтэ яг мэдээж би сардаа 1-2 охин бол аавна. Сардаа 1-2 охинтойгоо ингээд гоё партнер маягаар амар гоё чин сэтгэлээсээ би зан. Надад ингээд нэг тийм юу байхгүй зэ. Ингээд сонин мөнгө хараад ингээд мөнгө л авч ивэл болоо. Яг тийм ингээд бодол ерөөсөй байдаггүй байхгүй ингээд хэрвээ би ингээд тэр хүнд заана гэж шийдсэн бол ингээд бүр ингээд яг өөрийнхөө дүүд хичээл зааж байгаа юм шигтэй. Энэ толгой сайтай юм болчихосоо. Тэсгүүл ингээд өөрийнхөө хамгийн сайн найз мэзэгээ одоо турааж байгаа. Тэгээ энэ нэг хурдан гяс тураад найтайхан гоё бихтэй болчихосоо. Яг тиймэрхүү ингээд хандлагаар хандаад идэхгүй. Тийм болохоор нэг сардаа 1-2 охин аваад ингээд наттай хамт ингээд гоё бэлтгэлээ ингээд би ингээд чамтай гоё юм гоё найзууд шиг ингээд бүх зөвлөгөө ингээд чадж байгаа мэдж байгаа бүх юмаа ингээд айл болох ингээд асгаж зааж өгнө гэсэн тиймэрхүү л нэг ганц 2 охин авъя гэж би бас бодож байгаа байхгүй. Гэтэ бас тийм ч үнэтэй биш зөө. Охтууд маань тийм ер нь л фитнесийн төлбөр фитнесийн төлбөр гэснээс одоо ингээд Солонгост ямар ч баячуудын дүүрэг байсан заяо. Ямар ч тийм дүүргээс одоо ингээд хамааралтайгаар фитнесүүдийн төлбөр нь өсрөөл нэг 10-20-30 мянган воны зөрөөтэй. Тэнгүүдээ ингээд за нэг сар 100 мянган вон байлаа гэж бодоход 3 сар 150 мянган вон байдаг заяо. Дунд чинь. За энэс жоохон үнэтэй болъё гэх юм бол ерөөсө 3 сар 300 мянгаас нэг хитрэхгүй. Ягаад ч хитрэхгүй заяо. Тэгэнгүүт манай Монголд болохоор фитнесүүд болохоор юу гэдэг юм бэлээ. Сарын бүр 200 мянга. Тэгэл бүр ингээд гой жимүүд нь 300 400 гэдэг. Тэгээд за яах вэ гэснэ тий. Одоо ингээд олон жил фитнесээр хичээлсэн тиймэрхүү хүмүүс бол ингээд жим голдог байхгүй юу? Яа тэгэхээр тэр дотор байгаа төөрөмжүүд. Тэгээ ингээд фитнесийн уур амьсгал, тохичуулалт тий. Яа л тэр мөнгө төлөө явж байгаа юм чинь гэдэг утгаар. Тэгвэл яг ер нь бол дүндээ дүн одоо ингээд 500 мянган төгрөгийн фитнес бол 500 мянгатай таарсан хэмжээний жоохон юм гоё мэдрэмж өгөх үйц. За нэг 200 мянган төгрөгийн жим бол 200 мянгатай таарсан тийм одоо үйлчлэгээ өгөх үйц гэх мэтчлэн. Тэгээ фитнесийн тал дээр бол жоохон үнэтэй байлээ. Тэгээ тэгэнгүүт маш олон фитнест явж илээ зөө. Бүр ингэж маш олон фитнест явж илээ. Одоо сүүлийн үеийн залуучууд маань үнэхээр мундаг болсон байна. Одоо ингээд ямар нэгэн үйлчилгээний байгууллага дэлгүүр хоршоо ингээд дэлгүүр мэлгүүрээсээ CU ороод инээ дээрээ болонгууд дийлэнхэн дандаа нэг 18-19 хортой хүүхдүүд байгаа байхгүй. Ерөөсөө би өөрөөсөө их ч хүн барыг ингээд ажиллаа сууж байгааг нэг их хараагүй заяа. Нэг их хараагүй. Ер нь тодорхой хэмжээнд нэг ганц нэг хүмүүс байсан л байгаа. Гэтэ ямарваа нэг үйлчилгээний байгууллагуудад дийлэнхэн дандаа тийм жоох хүүхдүүд. Тийм тэгээд одоо ингээд яг Монгол улстай яг зөвхөн монгол хэлээрээ би хүмүүстэй ингээд монголоор ярьж байгаа шүү дээ. Тэр мэдрэмж бүр үнэхээр инсакт заяа. Тэгэл ингээд солонгос дуу муу ингээд сонсоод ингээд алхаа явж ирсэн аа чихвчээ авангууд хэдэн монгол хүмүүс ингээд хоорондоо юм ярина ш тэнгүүд би ингээд эргэж харж мартаа заяа. Монголчуудаа ингээд амар тийм яг тэр нөгөө нэг
Одоо 8 жилийн тэр нөгөө нэг юу маань зуршил маань ер нь бол жоохон тим юм. Одоо жоохон баг зэрэг анзаарагдаад байгаа. Тийм. Тэг ямар займ жаргалтай байгаа. Тэгээд та надад ямар ажил зохино гэж бодож байна. Үнэхээр фитнестэй те би ингээд ийм мэрэгчлээ хүн те сайн байна уу? Би ийм мэрэгчлээ хүн. Тэгээ одоо би бас худлаа өнөө ингээд надаас хичээл авмааргаа охтууд байдаг. Тэгээ би энэ жимд багшлж болох уу? Тэгэхээр праймер сонирн байхгүй. За мэдээж Солонгос тахтаа гэсэндээ би тэгж ажилд ордог л байсан л та. Тэнгүүд нөгөөх нь болохоор ингээ бусдад ингээ гой зааварчлаад зөвлөө Солонгос хэлийг заагаад их сургууль руу зуучлаад их сургууль руу явуулсан ч гэсэндээ араас нь ингээд одоо энийг ингэчээрээ тэрийг тэгчээрээ гэлтэл дүүнэрт айлуулахыг лайтагаа ажил төрөл олж өгөөл те. Гих мэдчлээ ингээд энэ хоёрын аль нь надад амар зохихоор байна. Уул надад дахиад нэг өөр ажлын санал хийсэн заяа. Санал чигтэй ингээд би өөрөө хиймээрээс ажиллахгүй. Яагаад тэгэхээр би байгууллагт орж ажиллах гэдэг чинь нэг юм яриадсэн шүү дээ. Тэгээ би банкнд ажилд орох гэсэн заяа. Банкнд. Тэгээд тэгсэн чинь манай ээж хоёр одоо тэр миний ажиллах гацсан банк манайхаас жоохон зайтай. Тэнгүүд чи ирж очихдоо өдрийнхөө талыг алднаа. Нэгдүгээр, хоёрдугаар чи одоогийн байдлаар ингээ машингүй бол чи яа бичиж чадахгүй. Тэгээ чи ингээд за тэр цалингийн нэг хэмжээ байгаа. За цалингийн нэг тийм хэмжээ хэлж байгаа байхгүй. Гэтэ би цалин голохгүй. Ягаад тэгэхээр угаасаа хийж байгаагийнхаа хэрээр би аваа явуучих. Тийм ингэсэн зам байдаг болохоор эхний ээлжинд бол би цалин голохгүй гэж би бодож байхгүй. Тэгээд тэр цалингаа ээж авдаа хэлээд одоо ажлын байр маань тэнд байна. Тим ажлын цалин маань тэд байна гэдэг тэнгүүд ээж авъя. Нэгдүгээр цагийн баригдсан ажил, хоёрдугаарт ингээд нүл стресс, гуравдугаарт чи машингүй чи өдөр болгон таксидж явж чадахгүй, таксидж явлаад чи энэ цалин чинь таксины мөнгөндөө л явна гэсэн заяа. Yes. Такси гэснээс одоо би ингээд бодсон байхгүй. Одоо би одоо Монголд ингээд очиод гараа өргөө такси барьдаг хിവэрэ гах таа гэж би бодчихсон байхгүй. Таксины аппликейшн гарсан байна. Монголд карт хэрэгжилж байгаа хүн алга. Би тэгснэ банкнд орсон карт захиалъя. Тэгээд яа. Тэгээд хоолны гой аппликейшн гарсан байна. Юу н яг Солонгосоо. Тэнгүүд яг манай гэрийн урталт имарт гэдэг хэвгүй. Том имарт. Тэгээ имарт руу оронгууд яг Солонгос. заяа. Тэгээ ерөөсөө би ингээд нэгдүгээр их орондоо ирсэн байгаадаа амар жаргалтай байгаа ч гэсэндээ Монгол Солонгос хоёр маш төстэй байна. Тийм болохоор ингээд яа Солонгосын тэрч гоё байсан да, энэ ч гоё байсан да гэсэн бол одоогоор бүр тийж алга заяа. Тийм тэгээд одоо гэтээ нэг амарж байгаа хугацаанд гоё болсон явдлууд би гоё ярьж өгье гэж би бодоод байна. Та нар гоё надаас гоё хүсэж байгаа бичлэг байна уу, юу байна те. Хэлээрээ тэгээд ариун санаа нь бол амар жаргалтай их орондоо бүр ингээд гүнжээ ээгээл байж байгаа шүү. Гэртээ атманаа гэл найзуудаа гүнжээ ээгээл. Тэгээд маш хөөрхөн шин танилуудтай бас болсон. Нэг тийм богино хугацаа ч гэсэндээ ер нь дийлэнх нь манай хүний одоо найзууд, хамаатангууд, найзуудынх нь эхнэрүүд. Тэгээд хүмүүсийн харилцаа үнэхээр кул илээ. Бүр хүмүүсийн харилцаа үнэхээр гоё илээ. За тэгээ ус мус тасарсан заяа. Окей, угаасаа л тасардаг байсан шүү дээ. Тэгээ ус тасрангууд би ингээд интер ерөөсөө манай бүр тог мох тасарсан заяа. Тог тасарсан юм уу? Зөө үнтэй. Яг усанд орох гал ингэсэн чи ус тасарсан. Ус тасарсан юм да. Тэгвэл ус ирэхийг л усанд орчих. Ус тасарж ийн, тог тасарж ийн, гоё байна, төгжирж ийн, гоё байна. Утаатай байна уу? Байна, гоё байна. Тэгээ одоогийн байлаа бүх юм гоё байна. Тэгээд хүүхдэл минь бүх юм гоё байгаасаа гэж шийдвүлээ бодцгоё. Тэгээд ус маань харин амар хурдтай ургаад байна. Айгүй сонирхолтой зөө. Монголд ирсэн чинь миний ус ингээд сонио урт ингээд хурдан ургаж мургаад. Ингээд цохиод ах шиг байна. За тэгээд тайртай хүмүүстэй та нартай бүгдэнд нь маш их баярлалаа шүү. Окей. Хайртай шүү. Тэгээд бүгдэнд нь маш их баярлалаа. Ариун санаа байла. Дараагийн бичлэгээр уулзахаа та бүхэндээ хайртай шүү.